Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking in 7.1 оноонд хүрэхэд зайлшгүй шаардлагатай bring, look болон tune үйл үгтэй phrasal verbs-ийг хэрхэн зөв байгалийн маягаар хэрэглэхийг судална. Эдгээр нь таны үгийн баялагийг нэмэгдүүлж, ярианы урсгалыг сайжруулахад туслах болно. Эхлээд bring үйл үгтэй хамгийн түгээмэл phrasal verbs-ийг авч үзье. Эдгээр үгс нь IELTS speaking in lexical resource шалгуурыг хангаж таны ярианы үгийн баялагийг дээшлүүлнэ. Bring up энэ ямар нэг сэдв хөндөх эсвэл хүүхэд өсгөх гэсэн утгаар хэрэглэгдэг. Жишээ нь My parents brought me up in a small town. Харин bring about энэ ямар нэг үр дүн өөрчлөлт авчрахыг хэлнэ. The new policy brought about significant improvements. Эцэст нь bring around энэ хүн ухаан оруулах эсвэл хэн нэгнийг өөрийн саналд оруулах гэсэн утгатай. It took me a while to bring him around to my point of view. Одоо эдгээр bring phrasal verbs-ийг амьдрал дээр хэрхэн ашиглаж болохыг харилцан ярианаас харъя. Анхаа бат хоёрын яриаг сонсцгоё. Ийм байдлаар хэрэглэснээр таны яриа илүү байгалийн баялаг сонсогдно. Энэ нь fluency and coherence болон lexical resource шалгуур дээр өндөр оноо авахд тустай. Дараагийн хэлэлцэх phrasal verbs бол үйл үгтэй хэлхүүд юм. Эдгээр нь таны lexical resource оноог нэмэгдүүлэхээс гадна ярианы урсгалыг сайжруулна. Look into гэдэг нь ямар нэгэн зүйлийг шалгаж судлах гэсэн утгатай. Жишээ нь The police are looking into the recent increase in crime. Look up to энэ хэн нэгнийг хүндэтгэх үлгэр жишээ авахыг хэлнэ. Many young athletes look up to their coaches. Харин look forward to энэ ирээдүйд болох зүйлийг тесэн ядан хүлээхийг илэрхийлдэг. I am really looking forward to my summer holiday. Одоо IELTS-ийн оноог хэрхэн дээшлүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулъя. Band 6.1 түвшний яриа нь I respect my teacher very much гэж энгийнээр илэрхийлж болно. Энэ нь зөв боловч илүү өндөр оноо авахд хангалтгүй. Харин band 8.1 түвшний хариулт нь I really look up to my teacher. She's been a great mentor. Гэх мэтээр look up to зэрэг phrasal verb-ийг ашиглана. Энэ нь таны үгийн баялагийг харуулж илүү байгалийн ярианы хэв маягийг бүрдүүлнэ. Эцэст нь torn үйл үгтэй phrasal verbs-ийг судалцгаая. Tone down энэ хоёр үндсэн утгатай. Нэгдүгээрт татгалзах. Жишээ нь She turned down the job offer. Хоёрдугаарт дуу эсвэл хурдыг багасгах. Could you please turn down the music? Харин turn up энэ эсрэгээрээ дуу эсвэл хурдыг нэмэгдүүлэхийг хэлнэ, эсвэл гинэт гарч ирэх утгатай. He turned up unexpectedly at the party. Мөн turn out нүүр дүн ямар байсныг эсвэл ямар нэгэн зүйл тодорхой болохыг илэрхийлнэ. The weather turned out to be beautiful. Одоо сурсан мэдлэгээ шалгах дасгал ажил хийцгээе. Завсарлага авч зөв хариултыг олохыг хичээгээрэй. Зөв хариулт бол turned out юм. Учир нь хурал богино байх ёстой байсан ч эцэст нь үр дүнтэй хэлцүүлэг болж хувирсан гэсэн утгыг turn out илэрхийлнэ. Энэ нь таны grammatical range and accuracy болон lexical resource чадварыг сайжруулна. Баяртай.